Манайх гэсэн юм яана. За юуны өмнө баяр хүргэе. Баярлалаа. Эцэстээ хөрхөн гүнжтэй болсон байл. За маш их баярлалаа. Бөө баяр энэ. За тэгэхээр мангалаад удаагүй 7 хоног байгаа үстэй. Арай хоног байна. Шууд ингээд ажилдаа орж байна уу? Гэхдээ яг ер нь бол би яг ажилдаа орсон бол биш юм байгаа шүү. Өнөөдөр маргааш одоо чухал шийдвэрлэх асуудалтай цаг үе тулгамдсан ийм одоо чухал асуудал хилцэж явах үед бол заавал арт түмнийхээ дуу хоолойг төлөөллийн ажлыг зориод хийчихье гэж ботсон. Тэг гүрийгээд ирлээ. Тэгээд хамгийн гол нь энэ чуулганаар одоо маш олон асуудлуудыг хилцээд одоо явахгүй бол энэ төр засгийн ажилч ерөөсөө явах болчихлоо шүү дээ. Энэ улсын хурал, энэ парламент, за энэ засгийн газар ч одоо бүр парламентаа бойкотлоод тий. Ингээд энэ Монгол Ардын намын гишүүд ч 2 хуваагдаад ерөөсөө одоо баг энэ чинь их хурал засгийн газар биш прокурор шүүгчэд ажиллаад байгаа юм хайшин. Тэгэхээр одоо ийм одоо зүйлийг одоо бас үнэхээр эцлэн шийдээд улс орны ажил явах хэрэгтэй. Иргэдийн асуудал ярьж байгаа хүн байхгүй болчих. Тэг ерөөсөө хитэн биенийхээ хулгайг ярьдаг хүмүүс болчлоо. Тэгэхээр зэрэг иргэдийн асуудлыг хэн ярих юм бэ гэдэг байдлаас иргэдэд төлөөлөд үг хэлээ асуултаа асууя гэж одоо ирсэн байгаа тийм. Би бол үг хэлчихэд дундуур нь явж хүүхдээ хөхөөлн сая хүүхдээ хөхөөлчөд хүрээд ирсэн тийм. Тэгэхээр бас улс төрийн докторгүй байдлаас болоод гадаа бол одоо багш нар маань өнөөдрөөс эхлээд ажил хаялт зарлж байна. Ахмадууд маань тэтгэврийн нэмүүлээ гэдэг чагсаалаа бас илэрхийлсээр байна. За тэгээд яг төсөв хэлсгэж байгаа энэ цаг үед одоо хүүхдийн мөнгөний асуудал болон нөгөө алдартай цалинтай ээжүүдийн асуудал яригдж байна. Таны хувьд бас яг энэ асуудлыг бол хүчтэй дуу хоолой болж өгдөг. Бас энэ талд тэгэхээр ерөнхийдөө 26 оны төсвүүдээр энэ тал дээр таны хувьд яг ямар байр суурьтай байна? 26 оны төсвийг өмнөх жилд одоо бид нар 10 сарын 15-наас чуулган эхэлж хэлэлцгээр амжихгүй байна. Цаг хугацааны үед багтахгүй байна гэд хуулийн хүрээнд 9 сарын 15-нд одоо эхлүүлэхээр ингэж нээсэн шүү дээ. Гэтэл 9 сарын 15-наас өнөөдрийг хүртэл сарын хугацаанд маш цалгаар явлаа. Төсөв хэлэлцэх үеэр асуудал хэлэлцэх болгонд арчилсан нам байнгын завсарлага авч хурал олгоноос тодорхой өдрүүд цаг хугацаагаар хойшлуулсаар байлаа. За тэгээд ер нь 26 оны төсөвт баг анхаарч байгаа хүн байна уу? Энэ хэн засаглах вэ? Хэн сайд болох вэ? Хэн суудал синтед очих вэ гэдэг дээр л анхаарч байгаа хүмүүс маш олон байна. Одоо бүр улаан цагаандаа гараад энэ төрийн ордонд энэ цагаан байшингийн Монгол Ардын намын одоо дүрм журам үйлчлээд байгаа юм хаашийн. Ийм ирээ цэрэггүй дүрм журамгүй байж болохгүй. Төрийн одоо дэг журам үйлчлэх болохоор наарад үйлчлээд идэг. Тэгсэн мөртлөө энэ бусдад нь үйлчлэхгүй байдаг байж болохгүй шүү дээ. Ийм ялгамжтай байж болохгүй. Тийм учраас энийг бас хэлье гэж ирсэн. Хоёрдугаарт гадаа байгаа багш нарын болон ахмадын одоо чагсаалыг би бүрэн дэмжиж байгаа. Угаасаа зөв шүү дээ. Яаж өөрсдөө гар дээр сая гаргахын төгрөг өнөөдөр үнийн инфляц, үнийн өсөлт те энэ чи одоо зүгээр л өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэхэд үнийн өртөг хэд байгаа илээ. Тэгээ ийм одоо үн ханштай ийм нийгэм цаг үед яаж одоо багш нарыг те төмний хүүхдийн төлөө цаг наргуу 3 ээлжээр те нэг ээлжиндээ одоо 70 хүүхэдтэй тулж ажил гэж ажилуулчаад тэгээд нэг сая гаргахын төгрөгөөр ингээд нэг амийн зогоосон маягтай ингэж удаан одоо явлаа. Харин ч манай Монголын багш нар ер нь энэ одоо монголчууд маань хүлцэнгүй зөөлөн учраас те маш их төвчээртэй хандлаа. Тэгээд тесэн гэхэд за тэгээд энэ үйлдэл бол засгийн газрын хариу үйлдэл бол дэндүү уваагүй байна. Яг одоо бараг жоох хүүхэд ч тийм чихрийн цаасанд хуурдах уу. Гэтэл одоо анханасаа төсвөө зөв боогоод те анханасаа хэрэгцээ шаардлага эренблээд те ингэж одоо төсвөө зөв хуваарлаад орж ирээгүй ээжж ингээд орж ирээд сарын дараа гів энтхэн энэ тент ингээд асуудал нэгдээд ирэнгүүт одоо бүх юмыг болгох болчлоо. Нөгөө хулгайд алдсан нүүрсний хулгайч байсан байна гэдээсэн нөгөө бор техникний нүүрс чинь байхгүй болсон байна гэдээсэн юм а одоо эдийн засгийн эргэлтэнд оруулъя гэж ярьж байгаа жишээ нь энэ бол өөрөө энэ үйлдэлүүд нь Монголын ард түмнийг ерөөсөө өөрсчихээ тэнэг гэж бодож байгаа үйлдэл гэж би харж байгаа. Тийм учраас энэ бүхнийг хэлье гэж бодож байна. Дээрээс нь ахмадуудын тэтгэврийг 8%-аар нэмье гэж байна. 600 мянган төгрөгийн одоо одоо хамгийн доотлол нь 500 ид байгаа шүү дээ. Тэгэхээр тийм 575. Тэгэхээр одоо энэ хүмүүсийн чинь одоо
тэтгэвэр нэмэгдэнэ 8% нэмэгдэнэ гэдэг чинь 40 хэдэн мянган төгрөг нэмэгдэнэ. Тэгээ нэг 630 хэдэн мянга. Энэ одоо хэнийг юугаар хураад байгаа юм бэ? Тийм биз дээ. Энэ Монголын ахмадууд чи өнөөдөр Монгол улсыг бүтээлсэн бий болгосон хүмүүс шүү дээ. Тэгээ яагаад өнөөдөр энэ ахмадууд ингээд тий одоо насныхаа бүсэн дээр ингээд төр засгаас ингээд ажил хөдөлмөр эрхэлснийхаа тий нийгмийн даатгалын шимтгэл одоо энэ цалин хөөс тэтгэврээ авчдаггүй ингээд хөөөвлийн хөтөн ингээд сосоод үйчдэг. За тэгээд бас зөвхөн эмч багш болон тэтгэврийн асуудал биш. Цааш нийгмийн бүх салбарт оройдолд орсон байна. За ялангуяа эрүүл мэндийн салбар дөнгөж сая удаа намайг төр хэмлэг дээр 300 ортой төр хэмлэг дээр эмчнэр 24 цагаар тулаа хийж байна. Ингээ 24 цагаар энэ их ачаалттай ажиллаж байгаа эмчнэр өөрсдөө хаалгаа хийж байгаа ухаан алдж унлаа шүү дээ. Миний хаалгаан дээр биш ч гэсэн өөр хүн дээр. Тэгэхээр энэ эмчнэр ямар ачаалтууд, ямар цалинтай амьдарч байна гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Одоо ингээд эмчнэр араас нь ажил хаяад эхлэвэл энэ нийгмийн бүхий салбар ер нь ингээд дампуурал дээр ирчихэж байна. Тэгээ ийм нөхцөл байдалтай байж хахад засгийн газар үүсгэн байгуулагдаад 3 сарын хугацаанд MCS-ийг те одоо ашигт малтлалын нөөц ашигласны төлбөр буюу амнатаас 200 тэрбумаар чөлөөлж байна. Яахаар энгийн жирийн одоо аж ахуй нэгж бол те юунаас чөлөөлөгдөж чаддгүй харин ч татврын дарамт те маш олон одоо төрийн шатараасан хүн суртал ингэ зовдөг байхад яхаараа Монголын баялагийг олборлож байгаа энэ газрууд ингээл зүгээр сайхан юмнаас чөлөөлөгдөөл хэдэн зуун тэрбумаар нь чөлөөлөгдөд идэх. Энэ авах ёстой төлбөр Монголын баялагийг олборлож байгаа энэ төлбөр татварыг бүрэн дүүрэн төлөөд энэ бүрэн дүүрэн аваад энийгээрээ бусад салбараа тижээж тэтгэх ёстой үстэй. Тэгэхэд ийм эрэм дараатай ажиллаж чадахгүй байгаа засгийн газрыг бол огцруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Төвлөрлийн даргаыг бас огцруулах талаар бол албан бичиг болон өмнөх 7 хоногт бас өргөн барьсан байгаа. Энэ тал таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ? За тэр зэсмээ одоо бол төсөв бол инфляци 7.8% ороод ирсэн. Гадуур бол инфляци 10% буюу 2 ортой тоороо бол төхөж байгаа. Яг ийм улс төрийн ийм докторгүй байдалтай үед инфляци бас өндөр байгаа үед энэ нь одоо олон улсад бас Монгол улсын нэр хүндэд хэрхэн яаж нөлөөлдөг юм болоо? За би нэг зүйлийг сая хэд хоногийн хугацаанд маш сайн бодож суулаа. Тэр нь юу вэ гэхээр зэрэг энэ 126 гишүүнтэй боллогддог бол үнэхээр энэ Монгол улсын баг Монголын заяа юм байна. Хэрвээ өвдөд 76 гишүүн байсан бол энэ хэд ингээд дор нь ингээд нэг юмар нь барьцаалаад, нэг юмар нь шантаалаад, нэг юмар нь уургалаад ингээд 76 байхдаа эдгээр чимээгүй юм ингээд яваад идэг байсан. Эвтэй найртайдаа л тэ чимээгүйхэн эндээ хуваагаад асуудлаа шийдчихдэг байсан. Эндээ тэр одоо жишээлбэл юу гэдэг юм мэдгүй штэ 200 тэрбумаар чөлөөлж байгаа хэдэн тэрбумаа өөрсдөө авч байгаа юм бүү мэд штэ. Тэгэхээр зэрэг ийм юмнууд байдаг байсан учраас өнөөдөр Монголын одоо энэ хямрал ийм болцсон юм байна. Азар 126 болоход бол бас ялангуяа энэ шинэ үеийн залуучууд наачиг те яг би бол нэг гайхамшигтай амтан биш л те. Тэгтэл энд эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй одоо л бид нар энэ эх орн те энэ нийгмээ сайн сайхан болохгүй бол ирээдүй бол бүр хэцүү болох юм гэдгийг мэдэрсэн ийм одоо шинэ залуу улс төрчид орж ирсэн нь үнэхээр энэ парламентын ололт амжилт юм байна. Тэгээ дээрэс нь хүмүүс яг нь 126 хүн цалин авч яах гэх юм уу төсөв одоо хэрэгжилж гин гэдэг утгаар нь харж иж магадгүй. Гэтэл энд чинь нөгөө талаараа маш олон одоо Монгол улсад ээлтэй те улс эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй залуучуудаас нөгөө талд энэ одоо хөгшин хуучны ужгирсан хээл хахуул хуйвилдаан ийм балиар юмны эзэд болсон хүмүүсийн эсрэг зогсож байгааг бас харж үнэлж мэдэрээсэй гэж дэмжээсэй гэж хүсэж байна.